Яг одоо яг энэ утгаараа яг манай ногоон хөгжил төслийн банк одоо энэ жилийн хувьд бас ото 2 арга хэмжээгээ зохион байгуулсан. Мэдээж одоо танай ямыг бас хамтран ажиллана гэдэгт бол би бодлоо сэргэлзэхгүй байгаа. Ягаад тэгэхээр яг саяхан хэлдэгтэй адилхан бид нар аврал эрсийн ихтгэлгийг гээд уламжлалт бид нарын явуулж байгаа энэ арга байдаг. Энэ яад гэхээр ерөнхийдөө бас олон нийтийн оролцоон дээр үндэслэж тэр хүмүүсийн одоо гаргаж ирж байгаа шин санал санаачлаган дээр одоо бодлогоо бас тодорхой хэмжээр төлөвлөдөг. Энд бол бид нар бас яг энэ уралдааныг бол зарлаж тодорхой хэмжээнд одоо бас яг ямар одоо яг байгаа байдал өнөөдөр ямар байна вэ гэдгээс илүүтэйгээр ямар арга зам бид нар утаан дээр ашиглаж болох вэ? Яаж бид нар өнөөдөр энэ агаарын дэлхийн хэмжээнд тийм ээ ийм өндөр одоо агаарын бохирдолтой хотод амьдарч байгаа хүмүүсийнхээ хувьд бид нар бол Монгол хүн болгонд энэ дээр бол санаа зовох хэрэгтэй болоо гэж бодож байгаа. Нөгөө талаас хариуцлагын асуудлаар бас ямар нэгэн шинэ алхам юу хийгдэх вэ? Ягаад тэгэхээр зэрэг жилийн жил хідэн тэр бумаарн төгрөгүүд бол төлөвлөгдгийг бол та бол мэдж байгаа шүү дээ. Цэвэр агаар сан гэж сан байгуулагдаад 2 жил болж байгаа. Өөрөөр хэлбэл бохирдуулагч нь төлнөө гэсэн зарчмын хүрээнд агаарын бохирдуулагчнаас төлбөр аваад ийм сан бий болсон. Энэ жилийн хугацаанд бол 30 тэрбум төгрөг төлөвлөсөн байлээ. Зарцуулалт нь одоогийн байдлаар 20 орчим тэрбумтай байгаа юм байна. За тэгээд дийлэнх мөнгө нь болохоор саяны хэлээд байгаа тэр 100-ын татаас тийм ээ. Өөрөөр 200-аас 300 гаруй мянган төгрөгийн 100-ын үнийг 24-өөс 50 мянган төгрөг хүртэл бууруулад тэр татаас тэр зөрөөг нь иргэндээ очиж байгаа худалдаж авч байгаа 100-ных нь зөрөөг нь одоо энэ цэвэр агаар сан буюу мянган сорилын сангаас ингээ гаргадаг. Учиртай л да. Тэгээд дээрээс нь бас дэвтэлцтэй холбоотой бас олон төлбөрүүд ер нь хэрэгжүүлсэн юм байлаа. Би яамдаа эренгүүтээ эхний ээлжин цэвэр агаар санд удирц зөвлөлтөй болгоё. Ер нь удирц зөвлөлгүй байсан юм л да нарийн бичиг сая. Тэгэхээр удирц зөвлөлтөй дүрмтэй тий. Тэгээ яг засгийн газрын тусгай сангийн дүрм журмын дагуу яг зөв оновчтой шийдлүүдийг тий санхүүжүүлэхдээ удирц зөвлөлөөр оруулдаг. Маш олон санаачлагыг их нээлттэй байлгахаар өөрийн чинь хэлж байгаа жишээлбэл танай тэр хөтөлбөрийн хүрээнд жижиг чамаагүй гой санаачлага шийдлүүд тийм юмнууд гарч ирэх юм бол бид нар аль болохоор нээлттэй байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд хамгийн сүүлийн үед бас илүү их дэвшилттэй техник технологи цэвэр технологиуд дэлхийд бас бий болж байгаа шүү дээ. Тэрийг шуурхаа судалж бас тэндээс нь зөв шийдлүүдийг гаргаж ирэх гээд ямар ч байсан одоо цэвэр агаар сая төсвийн тодтол болоод ер нь бодож исэн орлогоос хамаагүй бага бараг триллион төгрөг шахуу төгрөг орж ирээгүй шүү дээ төсөвт. Сая одоо төсвийн тодтол 9 сард ярихад тэгээд нэлээд олон хэрэгжижсэн зүйлүүдээс хэрэгжижсэн яг уу эхлээгүй байсан хөрөнгө оруулалтыг дараагийн жил рүү шилжүүлэх, за нэлээд олон зардлуудыг багасгах гэж сая төсвийн тодтол яах чаргагүй хийсэн. Тэгэхээр цэвэр агаар сангаас бол маш бага хэмжээний 30 гэж төлөвсөн бол нэгийг л хассан л да. Бүх юмнуудаас ер нь хассан. Тэгтэл энэ бол чухал асуудал учраас дийлэнх нь бол бас үлдсэн байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар маш хяналттай. Тэгээ олон иргэдийн бас санал бодлыг тусгасан ийм зүйлүүдийг хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Ер нь бол яг хүний хөгжлийн уул уурхаагаас бид нар бол бас нэлээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж ирж байна. Ер нь энийг бас бусад улс орны хувьд та мэдж байгаа шүү дээ. Байгаль орчныг саяын таны хэлдэгч нөхөн сэргээх гэдэг ч юм уу. Одоо яг ногоон хөгжил сан гэдэг ч юм уу. Ер нь бас нэг сан бүрэлдүүлээд тэрийгэ тодорхой хэмжээгээр одоо хамгийн одоо хэрэгцээтэй оновчтой тим зүйл рүү бас санхүүжүүлдэг. Яг таны сая хэлдгээр одоо олон нийтийн одоо санал асуулгаар ч юм уу тийм нээлттэй байдлаар арай ардчилсан хэв маяг руугаа ардч очсон. Ийм шийдлүүд ер нь байж болох уу? Ер нь уул уурхаагаас орж ирж байгаа нөөц ашигласны төлбөр гэж байдаг роялцын. Тэрний бараг 70% биш ээ. Тэрний яг 70% нь хүний хөгжлийн санд ордог байхгүй юу? 30% нь болохоор орон нутгатаа үлдэх учиртай, 20% нь аймагтаа, 10% нь суманда. Тэгэхээр өөрөөр хэлбэл компани чинь ашигын дотроо төлж байгаа, тийм ээ? Үйл ажиллагааныхаа тэр нь улсын төсөв төвлөрдөг. Нөөц ашигласны төлбөр уу нэгэнт байгаль орчныхаа тэр шавхагдж байгаа нөөцийг ашиглаж байгаа учраас тэр нөгөө нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр дийлэнх нь хүний хөгжлийн санд ороод хүний хөгжлийн сан харамсалтай сая болтол дандаа нэг ингээд нөгөө юунд яачлаа штэ бэлэн мөнгөний амлалтын хэрэгжилтэнд явчлаа тодорхой хэсэг бүлэг хүмүүс маш их хэрэгтэй байсныг ойлгож байгаа. Гэтэл нөгөө удаан хугацааны тогтвортой гэдэг яриад байгаа тэр хөгжилт тий эдийн засгийн тогтвортой хөгжилт бас олигтой бас нэмэр болоогүй. Өнгөрсөн хаврын чуулганаар 3-4 гишүүд бид нар нийлж байгаа нэг хууль өргөн барьсан. Тэр нөөц ашигласны төлбөрийн 5%-ийг байгаль хамгаалах нөхөн сэргээх санд одоо бүрдүүлье, төвлөрүүлжээ гэд. Энэ хуулийг энэ намрын чуулганаар үргэлжлүүлэн хилцүүлнэ гэж бол би бодож байгаа. Соён гэгэрүүлэх, таниулах, мэдүүлэх гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн байгууллага бол ногоон хөгжлийг бас яг тэр амьдралын хөрсөн дээр буулгаж ирээд хийхэн одоо яамнаас тутахгүй одоо өргөтэй ажиллах хэрэгтэй гэж би боддгийг. Яг энэ талаараа одоо бас яг хэвлэл мэдээлэл
одоо таниулах, хүмүүсийн сэтгэлгээнд нь өөрчлөлт оруулах, өдөр тутмын амьдралын хэв маягт нь өөрчлөх гэж би дахиад энэ асуултад би санаас жоохон хангалттай хариулт авах гээл юм л да. Маш чухал. Өөрөлдвөл амьд бол олон нийтийн хандлага их чухал байдаг аливаа юмыг өргөжлүүлэхэд. Тэгээ олон нийтийн хандлагыг бий болгоход бол хэвлэл мэдээлэл хамгийн номер 1 үүрэгтэй. Тэгэхээр эх жил ямар ч байсан бид нар нэлээд том хэмжээнд байгаль орчныг хамгаалахаас гадна ногоон хөгжлийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор тэр соён гэгэрүүлэх, иргэдэд танин мэдүүлэх, тэгээд иргэдэд сонсох ийм одоо кампанит ажлыг бүтэн жилийн хугацаанд өрнүүлнэ гэсэн бодолтой төлөвлөгөөтэй байгаа. Бид бол эх жилээс эхлээд хүүхдүүдийг ялангуяа өсвөр үеийг байгаль орчноо хайрладаг. За тэгээд саяны хэлдгээрээ ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн талгаар ойлголтуудыг өгдөг тийм кампанит ажлыг телевизээр, радио, хэвлэл мэдээлэлээр өрнүүлэх ёстой гэж бодож байгаа. Ер нь өрнүүлнэ гэж бодож байгаа. Тэгжээж шинэ үе маань, залуучууд маань илүү байгаль орчинд ээлтэй гэж хүмүүжин л дээ. Урд нь манайд ажиллаж байсан Америкийн элчин сайд Pamela Slutz гэдэг 2 элчин сайдын өмнөх бас ажиллаж байсан л да. Өөрөө ярьжсэн баг байхад нь бас л маш их хогтой хэцүү орчинтой байсан юм л дээ. Тэгэл яг тэднийг баг байх үед л нэг асар их кампанит ажил өрнөд соёнгээ гэрүүлэх. Тэгэл ер нь тэдний үеэс ахуулаад ерөөсө хоо хайдаггүй, усаа хэмндэг. Тэгээд илүү тийм байгаль орчинтой ээлтэй генерац болж үе болж өссөн юм да гэж ярьж ирснийг би санаж байна. Тэрнтэй адилхан бид бол мэдээж бүх л үеийг гэгэрүүлэх чухал да. Гэхдээ ялангуяа одоо хүүхдүүд, залуучуудыг л багаас нь одоо тэр гэгэрүүлэх ажлыг хийхэд бол шал өөр үе бас бий болно л доо. Тэр бол маш чухал гэж бодож байгаа. Ер нь тэгээд бас нэвтрүүлэг манд ярилцлага манд дуусах хугацаа болж байна. Ер нь бас нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нэ. Монголын мянган хөгжлийн зорилт гэж маш том зорилтыг 2015 онд бид нар шалгуулах ёстой. Ер нь одоо бараг 2 жил үлдээдэн шүү дээ. Тэгэхээр яг нь Монгол улс орны хувьд 66% гэж одоогоор явж байгаа бах. Ер нь энэ дотроос 7 дугаар зорилт болох байгаль орчны доктортой байдлыг хангах гэдэг асуудал бол 2 дугаарт нь гендерийн асуудал гэх энэ хоёр асуудал бол манайд бол нэлээд тийм аргашаага үзүүлэлт мал тодорхой төвшөнд одоо хүрэх ёстой гэсэн тэр зүйлдээ бол хүрч амжаагүй их бууралттай, саалттай явж байгаа. Яг одоо бас шинээр томилогдсон сайдын хувьд энэ асуудал дээр бас яг товртой ямар ажлыг хийж чадах вэ? Тэгэхээр юм бас амаргүй байгаа. 2005 онд улсын хурлаар мянган хөгжлийн зорилтуудыг батлах тогтоолыг Ламбаа сайд дотор бас санаачлаад өргөн бариад мянган хөгжлийн зорилтуудын дэд хороог анх байгуулж исэн. Тэгээд 2 жил болгон тайланг, мянган хөгжлийн зорилтуудын тайлангийн хуралд бас оруулж хилцүүлдэг. Одоо энэ хилцүүлэх явцад бол яг энэ байгаль орчны чиглэлээр ямар доголдлууд байгаа даа. Яг тиймд бол юу хийх ёстой вэ гэдэг их тодорхой бас гаргаж ирэх ёстой гэж бодож байна л да. Сая мөрийн хөтөлбөр дээр, засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр нэлээд шинэлэг зүйлүүд бас орсон. Энийгээ бас хэрэгжүүлээ. Тэгээд ялангуяа тэр стандарт нөхөн сэргээлт дээр маш хатуу байр суурь баримтлаад, за тэгээд байгаль орчинд халтай ээлгүй тийм технологи байх юм бол тэрийг зогсоох бас хатуу байр суурьтай байна гэсэн чинь энийгээ нэвтрүүлэхэд ямар ч бас 2-3 жил нэлээх агцтай байх болов гэж бодож байна. Бас өөрөө яг шинээр бас ганц хоёр ямар асуудлууд шийдэж болохоор байна гэж асуусан тийм ээ. Тэгэхээр энийг бас дашрамт хэлэхэд одоо хүмүүсийн хамгийн их бас санаа зовдөг аргал шонхрын ан агнуур биш үү тийм ээ. Энэ дээр судалгаа хийж тодорхой хугацаанд магадгүй 20 тавьж тийм ээ. Тэгэд одоо энэ тоолохоос ахуулаад ер нь байдал нь ямар байна гэдэг дээр эхлээд нэг дүгнэлт гаргаад тэгэд тодорхой хугацаанд эхлээд нэг харах хэрэгтэй юм шиг. Дараа нь тэгээд шаардлагатай бол тоог нь ер нь энэ төрөвчийн сайд бол бас тоог нь багасгасан юм билээ. Тэгээ ер нь зайлшгүй ингээл нэг ан амтан агнаад байх ёстой ч юм уу үгүй ч юм уу тийм ээ. Одоо 21-р зуунд амьдарч байна. Зүгээр маш энгийн бас нэг санаачлага манай эмэгтэй гишүүд бид бас ярьж эхэлж байгаа л да. Юу гэхээр одоо манай эмэгтэйчүүд чинь юугаар гоёх дуртай, булга минжийн шүүб мүү бодоо дээлгээтэй. Тэгэхээр зүгээр нэг л булган шүүб өмсөх нэг урт шүүб өмсгч одоо 30-40 баг булга ордог юм шиг ба штэ. Би одоо өмсөж байгааг болохоор мэдэхгүй байна л да. Тэгтээ зүгээр 9 эмэгтэй гишүү нийлээд тийм бусад эмэгтэйчүүдтэй уриалаад зүгээр л тэр ан амтнаар хийсэн өслөө ноостой юмыг одоо өмсөхгүй байя тийм ээ. Одоо ялангуяа тэр байгальд заавал ховорцсон гэлтгүү тийм ээ. Тэгээд заавал тэгэл 30-40 минж булгыг хөнөөж иж тэгээд тэрийг одоо заавал өмсөж явах ёстой ч юм уу ч юм. Одоо орчин үед 21-р зуунд хамаагүй өөр дулаахан орлуулах материалтай бас шүүб дээлүүд байж л байна шүү дээ тийм ээ. За тэр нь Монголын биш хаанаас ч Орос Морсоос оруулж ирсэн гэж хэлсэн гэсэн өндөр технологи бий болж байгаа. Хаас Орос Морсоос оруулсан гэлээ ч гэсэн тэр бас дэлхийн л амтан шүү дээ тийм ээ. Тэгэхээр заавал тэгж нэг амтан ан амтныг бас хороож явах
байж байгаа тэр бодлогоос л ер нь татгалзах хэрэгтэй гэж би бодод байгаа байхгүй. Тэгээд тэр уриалгыг бас эхний ээлжинд өөрөөсөө авахуулаад эмгтэй гişүүдээ хэлээд уриалаа гэж бодож ингээл их тийм заавал томоор бид нар ингээл нэг том ингээл технологи гэхээсээ илүүгээр өнөөдөр өдөр тутам хийж болох маш олон асуудлууд байгаа байхгүй. Одоо тэр машина жишээлбэл тэг гибрид болохоос ахуулаад одоо өмсөж байгаа эдэлж байгаа усаа хэмнэхээс гээл ийм л зүйлүүдээс бид нар эхлэх. Тэгээд хүн болгоно нэг мод тарихаас ахуулаад одоо 10 сарын 18-нд бас мод тарих улс даяар бас өдөр өрнөн. Тийм тэгээд тэр моджуулах, хойжуулах гэл энэ асуудлуудад хүн болгон л оролцож болохоор байгаа л да. Зүгээр нэг сонирхож асууж байна л да. Танай гэр бүл ерөн хэр зэрэг ногоон хэрэглээтэй гэр бүл вэ? Та бол ядаж л хэрэглэхгүй байгаа тоогоо унтрахаас өсвөлээд л тий. Ер нь тэгээд ашиглахгүй үед компьютероо бүрэн унтрах гэдэг ч юм уу, ядаж л утасныхаа залгуурыг дандаа одоо бүрэн салгаж идэг гэдэг ч юм уу. Би бол яг өөртөө гэртээ яг тийм хэрэглээтэй л да. Манай хоёр хүүхэд бол дандаа аав ээж хоёроо хянжаадаг. Яг өдөр тутмын тийм ахуй амьдралын зүйл бол бас ерөнхийдөө бол ногоон хэрэглээ бас тогтцсон гэр бүл гэж хэлж болно. Ер нь таны хувьд сонирхоод ямар вэ? Тэгээд бас ямар ч байсан ус чанд мань эрдэнэ гэж өөртөө хэлчихдэг. Тэгэл нуур гараа угаахтаа өртлөөсөн хэмнэхээс ахуулаад тэгэл хог хайж болохгүй. За тэгэл гэрэл юм унтраа гэл одоо тэрийг байнга л бид нар бас хэлж идэг л да. За тэгэхээр өнөөдрийн ярилцлагаар өгөөр өндөрлөж байна. Мэдээж 30 минутанд бол бид хоёр байгаль эколог ногоон хөгжлийн шин шийдэл твшил бүх зүйлийг бол ярьж амжихгүй ойлгомжтой юм. Ямар ч ч гэсэн манай үзэгчид манай өнөөдрийн бид хоёрын ярилцлагаас ялангуяа одоо уул уурхай ашиглалтын дараах нөхөн сэргээлтийн асуудлын талаар бас нэлээд зоригтой одоо зоригтой алхмууд хийгдэх нэ гэдэг мэдээллийг авсан болов уу гэж би бодож байна. А хоёрдугаарт нь мэдээжийн хэрэг одоо таны сая хэлдэг шиг одоо баг жижиг гэлтгүү өдөр тутмынхаа амьдралд ямар нэгэн байдлаар ногоон шийдэл, ногоон хэрэглээ, ногоон амьдралын хэв маягийг бий болгох нь зүйтэй юм а гэдэг ийм хоёр одоо гол одоо ойлголтыг авч чадсан болов уу гэдэгт бол эргэлзэхгүй нэ. За ингээд эрхэм хүндэт үзэгчдэд байгаль экологт ээлтэй хөгжлийн асуудлаар ярилцдаг ногоон хөгжил ярилцлагын манай өнөөдрийн дугаар өндөрлөө. Ингээд өнөөдрийн манай ярилцлагад анхаарлаа хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя, баяртай.